За энэ нийслэлийн төсвийн асуудлаар тийм нийслэлийн төсвийн зарлага хөрөнгө оруулалтын энэ байдал нь одоо нэлийн өндөр дүнтэй болцсон. Тэгээ энэ чигүүрээс нөгөө Монгол улсын эдийн засаг нийгмийн байдал нөлөөлчүүц их дүнтэй болцсон гэдгийг сангийн сайд өндөр хэллээ шүү дээ. 2.4 их 80 төгрөгийн алдагдaltaй болцсон. Гэтэл нийслэлийн засаг дарга бүрөө дааг болохоор энэ ч алдагдал биш байхгүй да. Бондын мөнгө гэж яриад байдаг. Гэтэл нөгөө нийслэлийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Эрдэнэ жаргал нь бол Эрдэнэ Бадарх болохоор энэ чинь нодлон жил зарцуулдаг мөнгө шүү дээ. Гэхдээ энэ чинь нэг талдаа байдаг юм. Би тэрийг л гайхаад байна л да. Уусаа нийслэл чинь маш их зарлагтай болцсон. Тэр нийслэлийн зарцуулж байгаа энэ хөрөнгө оруулалтууд нь улсын төсвөөс хамаагүй том дүнтэй болцсон. Нийслэлийн 16 их 80 төсөл маань 29 их 80 төгрөгийн болцсон байна. Энэ бол уусаа том дүнтэй болцсныг бол хүн болол мэдж байгаа шүү дээ. Тэгээ энэ том дүнтэй зарлагууд маань ямар нэгэн хяналтгүй яваад байна. 45 төлөөлж энэ зарлагуудыг баталж байгаа 45 төлөөлөгчийн нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлд ямар нэгэн дарга болж байна. Нийслэлийн төрийн өмчийн компани захирал хийж байна. За бүр зарим нь бол тууцын гишүүн хийж байна. За тууцын даргач хийж байгаа. За зарим нь бол 5 тууц дээр суудсан биз дээ. Одоо хин амар төвшин 5 тууцын суудсан байна. Даваадлаа 5 тууц дээр сууж байна. Тэгээ энэ хүмүүс чинь те ерөөсөө нэг юм хувийн хвшилтийг өрсөлдөд байдаг болчих. Татвар төлөгчдийн мөнгөөр компани байгуулад тэр компаниуд нь өөрсдийн хувийн хвшлийн хийх боломжтой ажил үйлчлэгчнүүдийг хийгээд хүнс нийлүүлээд эсвэл хөрөнгө босгоод эсвэл зөвлөх хөршлөгөө үзүүлээд эсвэл замын зураг хийгээд тэгээ нөгөө дарга нар нь урамшуул цалин аваад идэх болсон ба шүү дээ. Тууцдаа суугаад 1.9 тэрбум төгрөгийн тууцын цалин урамшуул авцсан биз дээ. Төлөөлөгчд маань. Энэ чинь байж болох юм уу? Энэ чинь нийслэлийн энэ зарлага чинь өөрөө татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр нийслэл маань дахиад компани байгуулад нийслэлийн төлөөлөгчдөө цалин өгөөд тэгээ хувийн хвшилтэд өрсөлдөөд энэ чинь эрх тэгш өрсөлдөн бол огт биш байхгүй. Нийслэл өөрөө өөртөө ажил олгодог болцсон. Одоо жишээлбэл туул дээр харъя л да. Туулын тээзүү хийсэн нь болохоор нийслэлийн зур төслийн нөгөө бодлогын хүрээлэнгийн хүрээлэн гэж байгаа. За тэгээгөө юу тэрнийг хяналт тавьдаг нь захиалагчийн хяналт тавьдаг дахиад нэгдсэн удирдлагын төслийн удирдлагын газар. Тэгээ ерөөсө дандаа 5-8 сая төгрөгийн цалинтай энэ төрийн албан хаагчид юм шиг компани ажилтан юм шиг юм өндөр цалинтай зарлагтай хүмүүс болчихлоо шүү дээ. Нийслэлийн одоо энэ олон хүнтэй хэдэн мянган хүн одоо татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад амьдардаг болчлоо. Энэ чинь өөрөөсөө ингэж гэж байгаа байхгүй. Сүүлийн нийслэлийн одоо энэ эрх зүйн байдалд орсон сүүлийн 3 жилд болсон хуулийн өөрчлөлт ингэж харахаар дандаа татвар хураамжуудыг нэмсэн, нийслэл өөрөө эрх авсан, тэр байтугай нийслэл өөрөө хяналт шалгалтын газартаа улсын байцаагчтай болоод ингэж явцсан байна шүү дээ. Тэгээд эн чинь ерөөсөө нийслэл маань ерөөсөө иргэдээсээ асахгүйгээр газрын хүртэл ингээд албатан дуудлага худалдаанд оруулаад эсвэл газрын албатан чөлөөлөх ийм эрхийг авцсан яваад байна. Иргэдийн эрх бол улам хумигдаад байна. Нөгөө татвар төлөгчид дундаж давхрах гэдэг маань байхгүй болоод татвар төлдөг татвар нэмэгдээд тэр татвараар нь нийслэл үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгээд ингээд цацаад яваад байдаг. Энийг өөрчлөх ёстой л гэж бодож байна.